За тэгэхээр guys, намхуу өхө төрх нөө буюу Kaoru Hanawa Rinto Saku мангагийн 6 дугаар бүлэгт автаа морил. Сүүлд манай залуус гарч ирж найзаагаа хамгаалдаг да. Жи над хоёр охиноо дагуулад явж бай. Бидний аргалцахна гээд. Rintaro маш тэгээд за уучлаарай guys, баярлаа гэд яваад өгнө. Яг энд те. Яг энд. Манай Natsusawa болон Subaru ингээд анхудаа хар сулгарч байгаа байхгүй юу? Анхудаа цааш юм те. Rintaro маш тэгээд явахдаа би дараа нь бүхнийг тайлбарлана гэсээр яваад өгнө. Нөгөө мөөгөн шар үстэй залууч за энэ ч яваад өглөө ядаргаа тэнд бид нар ч явъя да ухааны юм ингээл хажуугаар нь зөрдөг гэхгүй юу. Хажуугаар нь зөрсөн чинь Natsusawa зүгээр л ерөөдөө зам зайлгаа хэлчихэж байгаа. Нөгөө шар үстэй нь юу гнэ гэж эргээд харна л да. Тэгтэл Natsusawa тэр модны ард цугаа хоёр залуу руу заангуудаа. Тоо хоёр тэр Rintaro-г харангуудаа өмдөндөө тусаага зүхтаадаг хоёр мөн бидтэй. Өөрөөсөө чадахгүй бас ах нарыгаа дагуулад ирчихжээ гэж Natsusawa өдөгт нь нөгөө хоёр нь ч бас хөөдөөсөн тэгэл чи юу гээд байгаа ингээл босоод ирэнтэй. Зүгээр хүүг чиг нуугдад айлгүй алиу гараа дараач ямар ичгөөргөн бэ гэд Natsusawa үгээр идэж байна да. Нөгөө хоёр нь ч ууралсандаа тэр Rintaro-гийн шарх зүгээр үү? Арай идэг байгаа юм биш үстэй гэд нөгөө нэг дээр цогсон нөгөө юм ярьдаг хгүй юу? Манай гуравч гайхчээ. Та нар мэдгүй юм уу? Яг эндээ нэг шарх авсан. Би чинь би зогсон байхгүй юу? Ухааны юм нэг бахархаад яриад байна. Наа чи тэр нэг охиныг хамгаалах чагаад өстө цусандаа хутгалдаж байгаа л явсандаа ухааны юм ярьдаг хгүй юу? Та нар яаж тийм арчаагүй амьтныг хамгаалж чаддаг байна гэтэл манай гурав тэрхүү өгөнд нь бүр юу ч хэлдэг. Usami Natsusawa хоёр ч нилээн лээ ууралчихсан зогсож байтал Yorito болохоор зүнхээ аваа шидчихнэ. Та нар энэ Yoritog бүр хамгийн дараахан хамгийн зөөлөн гэж бодсон уу? Yoritog зүнхээ аваа шидсэн дэр Usami хүртэл айж байдаг хгүй. За болиулахгүй баларлаа гэд. Та нар энэ Yoritog-ийн нүдийг харалтай. Энгийн үедээ байдаг нүд төшөөгөөс тэ. Энгийн үедээ бүр айгүй дараах хүүхд харагдаад байдаг те. За яг тэрхүү яа Rintaro маань хоёр охиноосоо энэ бүхэн тутгсан дуучлаарэ гэд уушлах гоогаад бүхийгэд байж байдаг. Rintaro маань бас яг ч цухтаачгаагүй би одоо ингээд найзууд руугаа бошоохоо явахгүй болохгүй нэ гэд яваад өгнө. Харин яг явах гэж байхад нь Yoritogоос дуудлага ирдэг байхгүй юу? Тэгтэл утасны цаанаас юу ч болоогүй юм шиг маргааш спортын өдөртэй штэ. Тэгээд ер нь нэртгийн унтаарай гин. Яг тэрхүү зодооны үеэр энэ Usami Natsusawa хоёр юу ч хийгээгүй юм бэлээ. Тэгээ бүр цүнхийг барай зогсож байгаа сте. Тэгтэл нөгөө Yorito нь бүгдийг эвхээ тавьчихжээ. Хамгийн даруухан хамгийн хүчтэй нь гэж. Yorito болохоор юу ч болоогүй юм шиг за одоо харьцгаая дөө гэд те. Байж гараа гэхдээ харихаасаа өмнө нэг хийх зүйл байна гэд буцаад ирдэг хэвгүй юу? Нөгөө шар үстэй арай ч үгэж босч ирчээд би чаас та халандаа те ухааны яриад өгөхгүй. Тэгээд яг нүүрнийх нь урд ирд сууснаа. Яг би чамд өвдөж байгааг мэдчихээн. Гэхдээ би чамд ганц зүйл хэлчихье. Rintaro огтхон ч олиггүй залуу биш. Тэр бидний дундаа хамгийн догн юм шүү гэж хэлдэг хэвгүй юу? Үүнийг мартаж болохгүй штэ. Хэрвээ үүнийг мартвал юу болохыг мэдчихэж байгаа үз гэж асууна л та. Нөгөөдгөн ч айгүй айцтай тийм ээ би мартахгүй гэтэл манай гурав за болчихлоо. За харъя даа гээл яваад өгнө. Та нар энэ Yorito-гийн зургийг харж гинөө айгүй дараахан харагдаж байгааз гүү ахгүй юу? За тэр ч яах вэ guys. Бүгдээрээ спортын өдөрлөг дээр иржээ. Мэдээж спортын өдөрлөгөөр тоглох тоглоом бейсбол гэж ярьсан байгаа. Та нарын зарим нь бейсболын дүрмийг мэдэхгүй магадгүй угаасаа хэцүү дүрмтэй л дээ. Гэхдээ ингээд 3 удаа цогож чадахгүй бол цогогч нь гардаг байхгүй юу? Мараа энэ дөрөө гарчдیں۔ Ягаад ч юм бэ өчигдөр болсон зүйлсэн толгойд нь бодогдоод ерөөсөө төвлөрч чадахгүй байна. Тэгээд чур манай залууг сандалд суулгах чинь өөр хүн оронд гаргана. Rintaro маань ч тайвшрах гад нэг ус уух гад ирсэн болтой. Ингээд доош хараа тонгоогоо сууж байтал манай гурав ирээд нэг ус өгдөг л дөө. Саяны цогөлчөөс та хог байлаа. Гэхдээ бүгдээрээ 2 дугаар үе дээр ялах болно гэд хүрээд ирнэ. Rintaro маань юун тоглолт мантай өчигдрийн явдалд баярлаа гэдгээ хэлдэг л дээ. Чи одоо юу яриад байгаа андууд үсттэй. Тиймхэн зүйл байх штэ гэж нөгөө гурав нь инээгээл. За нөгөө гурав нь гэжтэй Natsusawa нэг инээдэг юм. Тэгэхээр Yorito Usami хоёр инээж байгаа. Тэгтэл Usami ам алдангуудаа харин өчигдөр чамайг тагнасан хэрэг гарлаа шүү гэж хэлдэг хэвгүй юу? Нөгөө ер нь ч Usami руу муухай харнаа. Чи одоо бариад өгчих байгаа юм уу те гэсэн шиг. Намайг тагнасан гинэ. Тиймээс та нар тэр үед гинт гараад ирсэн юм уу гэд тэр Rintaro амар сандалцсан хэлдэг хэвгүй юу? Тэгвэл та нар тэр зоогийн газарт байх яриаг сонссон юм уу гэд ичингөөрөө асууна. Тэгтэл Usami заван санаа гарангуудаа Ayatog дагуулаа яваад өгдөг. Natsusawa гүлдээгээд Saku бит хоёрын өмнөөс суушлах гуугаарэ гэд яваад өгнө. Ингэснээр Natsusawa Rintaro хоёр хоёулахнаа үлдчихэж байгаа юм л та. Тэгтэл Natsusawa Rintarогоос уушлах гойна. Өчигдөр тагцсан дуушлаарэ гэдгээ хэлдэг. Тэгээд бас өчигдөр чиний бүх ярьсан яриаг сонссон. Чамд ингээд үнэхээр хатуу анчилсан бол те. Уушлаарэ гэд доош хараад байна. Rintaro одоо би чамд энийг ганцхан удаад хэлэн тиймээ сайн сонсоорой гэдэг хэвгүй юу? Rintaro ч гэж гайхчихсан зогсож байна. Би хэлээд байж тээ би өөх гэж төвчсэн ч гэсэн энэ үгийг ахиж хэлэхгүй шүү. Тиймээ сайн сонс гэдэг хэвгүй юу? Би тэр үед чиний хэлсэн үгэнд үнэхээр баяртай байсан гэдгээ хэлдэг л дээ.
Тиймээс айгүй гүнзгий амьсгал авч жагаад Ринтарог дууддаг л да. Усами, Аяото тэгээд бид нар чин сэтгэлээсээ чамд итгэдэг шүү гэдгээ хэлдэг. Чамд юу ч болсон бай, бид чиний дэргэд байна гэдэг. Нөгөө ер нь ч бас тийм хол явчаагүй нэг булан эргээл сонсоо зогсож байна. Булангаасаа эргээд тартал манай хоёр эвлэрсэн болтой. Заашгүй болчлоо гэсэн шиг те. Ингэснээр манай залуус буцаад спортын өдөрлөг дээрээ ирсэн байдаг л да. Тий, манай Ринтаро цохино. Түрнээс хойш нэг цохоогүй л дээ. Тэгтээ одоо цохих байхаа. Ринтаро тэгэл буцаж гарч ирэнгүүтээ одоо болохоор Каварокогийн талаар бодноо. Ямар ч бодлон дуустдаггүй. Түүний ангийнх нь хараал тэр Ринтаро чадах уу? Сая цохоогүй штэ. Одоо чадах болов уу гээл те. Тэгтэл Нацава тэр чаднаа гэж хэлдэг хгүй юу? Түүний араас жоохон түлхээд өгөхөд тэр юу ч хийж чаднаа гэж Нацава тэр ангийнхандаа хэлдэг юм. Ингэснээр дайсны хүн бөмбөгөө шиднэ. Ринтаро маань бүр нисгээл өгөндөө нөгөө наран мандах зүг гэдэг шиг л алга болно. Тэгээд өөрөө дээш харж яснаа. Хөөх, сайхан өдөр бай шүү гэж хэлнэ дээ. Манай залуу хоомрон буюу талбайгаас гартал тогсон байдаг л да. Энэ шууд оноо болно гэсэн үг. Ингэснээр тэднийг ялж байгаа юм байна. Найзууд нь ч ангийнх нь ирж Ринтарог тэрвэрэд ингэснээр бид пенальтийн тоглолтонд орж чаднаа гэд баярлж байдаг байхгүй юу? Чи бол жинхэнэ бидний баатар шүү. Энэ чигээрээ пенальт ялцгаая гэд. Багш нь ч тэдний зургийг камераар харангуудаа те бас зармиг авч өгөх болтой. Ингэж бодтол юу вэ? Усами маань зармиг гэдгээ уйлж байдаг. Яасан бэ гэсэн чи манай залуус пенальт дээр хожигдсан юм шиг байлээ. Тэгээд Усами надаас олоо хожигдлоо гэд. Тэр үеэр Ринтаро найзуудаасаа та нар одоо завтай юу гэж асуудаг л да. За ингэснээр бидний хүссэн үлээсэн мөч буюу Ринтаро нөгөө хоёр охиндоо найзуудад танилцуулж байгаа байхгүй юу? Ринтаро маань танилцуулж байгаамаа. Энэ хоёр хүн бол Вагари болон Хашино Кикэ сургуулийн хүүхдүүд. Тэр үеэрч манай залуус өөрсдийнхөө нэрийг хэлж танилцуулнаа. Өнөөдөр болохоор хоёр охин маань одоо энэ Ринтарогийн найзуудыг дуудсан байлээ л дээ. Тэгэнгүүтээ толгой бүхийлгөөд өчигдөр биднийг аварсанд баярлаа гэж хэлдэг хгүй юу? Манай гуравч жоохон гайхчихснаа. Зүгээр гэж хэлдэг. Тэгээд жоохон талархал болгож энэ амттай авчирсан гэдэг хгүй юу? Усамис тэрэнд нь бүр уйлаад та хоёр үнэхээр сайн охтууд юм аа гээл. Тэгтэл Супаро маань гинэт босоод ирэхэд ирдээ. Супаро болохоор тэр номын санд ингээд манай залууст муухай үг хэлсэндээ л уушлалт гуйж байгаа юм байлээ. Та нарыг Чидорыг их сургуульд явдаг болохоор л дарамжилсанг нь уучлаарай гэдэг. Айгуу тийм амар чимээгүй уур амьсгал үүсцэн байсан чинь Усами болохоор те би чиний юу гэж хэлснийг санахгүй байна гэдэг хэвгүй юу? Энд нь Супаро битгүй л найзууд нь ч гайхна. Тэр чин сарын өмнө болсон зүйл өстэй би яаж сандгийн гээд Усами өөрийгөө өмөрөхөөл их үзнэ. За угаасаа санахгүй байна гэдэг чинь би юм бодоогүй л гэсэн үг. Тэгэхээр зүгээр хамаагүй таахгүй байчих хэлдэг хэвгүй юу? Тэгтэл хэний ч бодоогүй хүн болох Нацава маань өөдөөс нь намайг ч гэсэн уушлаарай гэж хэлдэг хэвгүй юу? Ягаав энэ Супарогийн тэр өөрөөсөө эмзэглдэг зүйл болох үсийн халбах шиг өнгөтэйгээ хэлцэн дээ. Тиймээс намайг ч гэсэн уушлаарай гэж хэлнэ. Нөгөө хоёр нь ч Нацаваараа харснаа чи бас уушлах гуйдаг байсан юм аа гэж айгүй гайхацсан харж мараад. Дээр Кавароко найз руугаа өгчийна. Супаро нөгөөдгөө гаргаад өгчгөө гэд. Супароч гинэт цаанаас нэг тортой амттангууд гаргаж ирж өгж байгаа байхгүй юу? Маа залуус тэгээд бас нэг баасан дээр шавж байгаа ялаа нутчиглаа өнгийгөө таарсан чинь айгүй үнтэй амттангууд байх нь тэрэлтэй бүр гайхаж гарцгаанаа бүгдээрээ. Би бүр энийг зурагтаар л харж байсан шүү дээ. Ийм юм идж болдг юм уу гээл. За нэгэндээ харсан юм чи одоо идчихё. Тоо хоёр ч гэсэн идэхгүй үзгээд нөгөө хоёр охноос асуудаг байхгүй юу? Супароч тэгээд би тэгтээ Кикэ сургуулийнх штэ гэхэд Усами өөдөөс нь айгүй гинийн царай гаргаж жагаад би угаасаа тэрийг анхнаасаа л тоодгүй байсан штэ гэлжтий. Ринтаро болохоор бас найзуудаа хэлсэн байлаа л да айгүй сайн хүмүүс байгаа гэж. Ринтарогийн найзууд ч гэсэн хэлсэн үгэнд нь итгэж эдгээр охтой найзууд болохоор шийдсэн баггүй юу? Тиймээс алив одооноос найзууд үздэй гэд нөгөө амттнаа гартаага зүг сунгана. Супароч нөгөө нэг амттангийн авснаар энэ Чидоригийн сургуулийн хүүхдүүд ямар ингээд дулаахан хүмүүс болохыг мэдж байгаа байхгүй юу? Кавароко цаанаас нь энэ үнэхээр амттай чихэр байна. Энийг идэж хэлдэг байхгүй юу? Супаро тийм ээ амттай байна гэснээр тэр 6 ингээд төвжөлтэй цагийг өнгөрөөж байгаамаа. Тэд цогтой ямаа иж дуусчаад хайрж байна л та. Ринтаро маань Каварокороо харж байснаа Вагари-сан гэд дууддаг хгүй юу? Надаа хичээл зааж өгсөнд үнэхээр баярлаа. Би ингээд орондоо ямар нэгэн зүйл хийж өгч чадахгүй биз гэж асуудгийн. Кавароко жижингүүрч байснаа тэгвэл хоёлаа нэг өдөр цогтаа дэлгүүр эсгүү гэдэг хгүй юу? Ерөөхдөө болзоо л гэсэн үг. Ринтароч тэрийг нь зөвшөөрч тэгээд нэг өдөр цогтаа болзоонд явахаар болно. Ингэснээр бид тэр Ринтаро найзуудтайгаа хамт хоёр охинтой уулзахаас өмнөх үед ирдэг л дээ. Ринтаро маач тэр хоёр охиныг найзуудтай үнэхээр сайн хүмүүс гэдгийг тайлбарлаж байна. Усами гэхдээ Ринтарог ойрдоо нэг л өөр нэг тийм өөрчлөгдөд байгааг нь анзаарсан байна л да. Энэ манай Усами чи угаасаа өөрөө тийм цензур гэж мэддэг юм шүү дээ. Тэгээд чамааг юу өөрчлөд байгаа юм бэ гэж шуудхан асууждаг байхгүй юу? Ринтаро маань Усамиг ингэж асуух хүртэл өөрөө хүртэл анзаарч байсангүй.
Гэхдээ өөрчлөгдсөн гэх үгийг сонсоод түүний толгойд ганцхан зүйл орж ирсэн. Тэр хүн бол мэдээж За тэгэхээр guys Kaoru Hanawa Rinto Saku мангагийн 6 дугаар бичлэг үүгээр дуусч байна. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Mic test 1 2 3